제가 고인을 죽음으로 몰았다고 주장하고 있습니다. Сайн бацхан уу хулан вайбсан. За ингээ өнөөдөр 3 сарын 31-ний өдөр болсон жүжигчин Ким Сёны хэвлэлийн баг хурлыг та бүхэндээ хүргэж байна. Дуустал нь хамтаагаарай бас намайг дэмжиж subscribe дараарай. Баярлалаа. За жүжигчин Ким Сё өнөөдрийн хэвлэлийн баг хурлаа өөрөө эхлүүлээд хамгийн түрүүлээд уучлал гуйж эхлүүлсэн байгаа. Надаас болоод одоо зовж шаналж байгаа бүх хүмүүс уучлаарай гэсэн. За хэвлэлийн баг хурлын яг өөрийнх нь одоо албан мэдээллийн утгыг алдагдуулахын тулд би та хэдэд яг гол гэсэн хэсгүүдийг нь шууд орчуулад хүргье. Сайн бацгаана уу? Ким Сён байна. Юуны өмнө уучлал хүсэж байна. Надаас болж маш олон хүмүүс шаналж зовж байгаа бололтой. Түүнчлэн талигаач бас амар тайван нойрсож чадахгүй байгаа мэт санагдаж үнэхээр харамсаж байна. Би өөрийгөө аимхай хүн гэж бас бодож байна. Үргэлж өөрт байгаа бүхнийг хамгаалах гэж яарсан твцсэн бололтой. Намайг гэсэн сайхан сэтгэл дэмжлэх хүртэл итгэж чадахгүй байнга ямар нэгэн зүйлээ алдах вэ эсвэл хор хохирол амсах вэ гэж айж зогтож үгүйсгэхэд анхаарч ирсэн. Тиймдээ ч өнөөдөр энд хүртэл ирэх гэж маш их хугацаа шаардсан. Анхнаасаа л үннээ хэлээд ярьсан бол яах байсан бол гэж бодох үе их олон байсан. Хэрвээ тэгсэн бол намайг хайрлаж дэмждэг фэнүүд болон миний ойр дотны хүмүүс ингэтлээ их зовхгүй байсан байх. Миний болон талигаачийн хувийн амьдрал задрах бүрт маргааш бүхнийг ил хэлнэ. Өөрөө ярьж энэ хам мэт байдалд цэг тавья гэж би үргэлж боддог байсан. Гэхдээ тэр бүрт би эргэлзэж шийдэж чадаагүй өнгөрдөг байсан. Миний шийдвэр бусдад ямар нөлөө үзүүлэх бол хэн нэгэнд хор хөнөөл учруулах болов гэх мэтээр боддог байсан. Нулимсны хатан хаан драма цацагдж байх үед талигаач надтай ахуулсан 6 нийтэж байсан үед ч би бас тийм байсан. Бид хоёр 5 жилийн өмнө үерхэж байсан. Ойролцоогоор 1 жилийн турш үерхсэн. Гэвч тухайн үед үерхлийн цурхал гарах үед би үгүй хэмээн үгүйсгэсэн. Миний ийм шийдвэрийг шүүмжлэх нь зүүн хэрэг гэж бодож байна. Бид хоёрын хооронд босон зүйлсийн тухай би яг одоо ярьж байгаа ч итгэхгүй байгаа хүмүүс байвал би ойлгох болно. Гэхдээ би өнөөдөр ингэж ярих боломж надад ганцхан л удаа олдож байгаа болохоор миний үгийг сонсоод үзээч гэж гуймаар байна. Би жүжигчин болж өөрийн хэмжээнээс ч хэтэрсэн их хайрыг хүлээж авсан. Анхандаа би тийм ч их зүйлтэй хүн байгаагүй. Гэтэл нэг мэтгэд хамгаалах ёстой алдахыг хүсэхгүй маш олон зүйлтэй хүн болсон. Нулимсны хатан хаан драма гарч байх үед ч би гол дүрийн жүжигчний хувьд хамгаалах ёстой зүйл олон байсан. Хэрвээ би тэр үед хэдэн жилийн өмнө үерхэж байсан хүнтэйгээ үерхэж байсан гэдгийг хүлээн зөвшөөрвөл ямар үр дагавар гарах бол надтай хамт дүр бүтээж буй жүжигчид зураг авалтын багийнхан бүх ажилтнууд болон миний агентлагийн хамт олон тэр бүгдэд яаж нөлөөлөх байсан бол ингэж хувь хүн Ким Сён болон Од Ким Сёны шийдвэр зөрчилдөх бүрд би дандаа Од Ким Сёныг сонгож ирсэн юм шиг санагддаг. Тийм болохоор би өдөр бүр айцтай амьдарч байлаа. Од Ким Сён байх ёстой учраас хамгаалахын тулд хийсэн бүх сонголтууд маань эцэстээ өөрт минь хортоогоор эргэн ирвэл яах вэ гэдгээс би маш их айж байсан. Гэсэн ч хэрвээ нулимсны хатан хаан гарч байх тэр цаг үе рүү буцаж очлооч гэсэн би дахин тэр сонголтыг хийх байсан. Өөр арга байгаагүй юм. Ким Сён гэдэг амьдралыг сонгосон хүний үүрэгтэй хариуцлага гэж би бодож байна. Миний ийм сонголтыг хулчгаар эсвэл өөртөө ашигтай байсан гэж зэмлэж шүүмжиж болно. Би хүлээн зөвшөөрнө. Намайг дэмжиж хайрлаж ирсэн бүх хүмүүсээс уучлал хүсье. Одоо энэ мөчөд ч гэсэн одоо миний хэлж буй үгс маань ямар үр дагавар авчрах бол гэдгээс би ажил байна. Гэхдээ би ийм хүн болохоор л эцэст нь үнийг хэлэх хэрэгтэй гэж бодсон. Түүнчлэн надад дараах байдлаар зөвлөгөө өгч байсан хүмүүс байсан. Зүгээр л сайхан өнгөрөө эрсдлээ удирдахыг хүсэж байгаа бол ямар нэгэн хэсгийг нь хүлээн зөвшөөрсөн дүр хэсгээд яв. Тэгвэл хүмүүсийн анхаарлаас холдно дараа нь эргэн ирэлтээ хийхдээ бэлтъя гэж. Хэрвээ би тэр зөвлөгөөг дагсан бол миний болон талигаачийн хувийн амьдрал ийм хэмжээнд ил гарахгүй байсан байж магадгүй. Мөн өдөр бүр маргааш ийм зураг нийтлэн энэ бүхнийг дэлгэн гэх мэтийн сүрдүүлэгт өртөхгүй байсан байх. Миний хувийн амьдралтай холбоотой зураг бичлэг тараагдаж доромжлол амсах хэрэг ч гарахгүй байсан байх та. Гэхдээ би тэгж чадаагүй. Намайг сүрдүүлж худал зүйлийг үнэн хэмээн хүлээн зөвшөөр гэж тулгасныг би яасан ч хүлээн зөвшөөрч чадаагүй. Та бүхний хамгийн ихээр сонирхож буй сэдвийн талаар одоо хэлмээр байна. Би Ким Сёрийн талигаачтай насан туршаагүй байх үед огтхон ч үерхэж байгаагүй. Мөн миний хандлагаас болоод эсвэл манай агентлагт түүнд өрийн дарамт учруулсан болохоор харамсалтай сонголт хийсэн гэдг нь огт үнэнд нийцэхгүй. Бид хоёрын аль аль нь жүжигчин гэдгээс бусдын адил энгийн нэгэн хосууд байсан. Би биедээ сэтгэлтэй байсан, хамт байсан, харин цаг хугацаа өнгөрч салсан. Түүний дараагаар талигаачтай бараг холбоо бариагүй. Ихэнх салсан хосуудын адил харилцаа дууссан хойно дахин холбоо барихаас болгоомжлсон. Яагадгүй л бид хоёр хоёулаа олон нийтэд танигдсан жүжигчид байсан. Мөн агентлагт хамт ажилладаг байсан хамт олон жүжигчид маань тухайн нөхцөл байдлыг тодорхой хэмжээд мэддэг байсан болохоор бүрч болгоомжтой байсан.
Тиймээс талигаач согтуугаар машин барьсан асуудал гарах үед ч би тийм амархан холбоо барьж чадаагүй өнгөрсөн. Талигаачийн ар гэрийнхэнтэй холбоотой YouTube суугаар түүний сүүлчийн агентлагийн төлөөлөгч талигаач тухайн үед надтай холбоотойгоор сэтгэл зүйн хямралд орсон байсан гэж хэлснийг би сонссон. Гэхдээ тэр үед талигаач өөр хүнтэй үерхэж байсныг би мэдчихсэн. Тийм болохоор би холбоо барихаасаа бас маш их болгоомжилж байсан. Бид хоёр аль аль нь өөр өөрсдийн тус тусын амьдралаар амьдарч байсан болохоор би юу гэж хэлэх яах ёстой үнэхээр мэдэхгүй байсан. Би өөрийн хийсэн буруу зүйл байвал бүгдийг нь хүлээн зөвшөөрнө. Хариуцлага хүлээх зүйл байгаа бол тэрч бас зүй ёсны хэрэг гэж бодож. Гэхдээ би хийгээгүй зүйлийг хийсэн гэж хүлээн зөвшөөрч чадахгүй. Ар гэрийнхнийх нь нотлохоо гэж гаргаж ирж буй аудио бичлэг болон бусад зүйлс асуудал аль хэдийнэ үүссний дараа дандаа шинээр бичигдэж гарч ирсэн зүйлээ. Тэдний хамгийн анх дэлгэсэн чат мессежүүд бас адилхан. Энэ чат мессежүүдийг талигаач өөрөө бичсэн гэж үзэхэд нийцэхгүй зөрчилтэй зүйлс хэтэрхий олон байгаа. 2016 оных гэж нэрлэгдэх зурагч үнэндээ 2019 оны зураг байсан. Хэрвээ үнэхээр талигаач өөрөө бичсэн бол бид хоёрын насны зургийг андуурч болохгүй. Мөн 4 жилийн турш харьяалагдаж байсан агентлагийн нэр болон гэрээний хугацааг андуурах боломжгүй зүйлээ. Ар гэрийнхэн саяхан болсон хэвлэлийн баг хурлаар бид хоёрын харилцаж байсан гэсэн чат мессежүүдийг бас дэлгэсэн. Мөн YouTube суугаар 2016 оны чатууд болон түүн доторх үг хэлхийг үндэслэн намайг бага насны хүүхдэд дуртай насан туршаагүй хүүхдийг урхитан татсан гэх мэтээр гутаан доромжилж холбогдох хэрэгүүдэд буруутгаж байна. Гэвч 2016 болон 2018 онд Ким Сэрүүнтэй харилцаж байсан хүмүүс хоорондоо өөр хүмүүс байсан. Би энэ үннийг батлахын тулд ар гэрийнхнийх нь гаргаж ирсэн 16 болон 18 оны чатууд болон энэ жил өөрийн найз нөхөддөө ярьсан мессежүүдийг шинжлэх ухааны үндэслэлтэй байдлаар шалгаж дүгнэдэг байгууллага төгсөн. Тэр байгууллагын дүгнэлтэндээ 16 болон 18 оны мессеж бичсэн хүмүүс нь ижилхэн хүн биш байна гэдэг хариуг гаргасан. Энэ бүх шууган эхэлснээс хойш миний хувьд хамгийн хэцүү үе байсан. Би болон манай агентлагаас гэр бүлийнх нь гаргасан нотлохоонд ямар нэгэн хариу тайлбар өгмөц гинэт л шинэ аудио бичлэг шинэ гэрчийн мэдүүлэг гарч ирсэн. Цаг хугацааг нь зориуд гуйвуулсан зураг бичлэг болон их хувь нь биш засварлагдсан чат мессежүүдийг нотлохоо гэж гаргаж ирж байна. Намайг талигаачтай үерхэж байсан гэх нэрээр хуурамч гэрч хуурамч нотлох баримт тасралтгүй гарч ирж байна. Надад хамааралтай сонголт шийдвэр бүрт ямар ч шүүмж ирж байсан би бүгдийг нь хүлээж авна. Гэхдээ тийм байлаа гэд үнэн биш бүх зүйлс гинэт үнэн болж хуурна гэж байхгүй. Би цацагдсан чатуудад дүн шинжилгээ хийлгэсэнтэй адилхан Ким Сэрүүний ар гэрийнхэн гаргасан бүх нотлохоонд ч бас хууль мөрдөн байцаалтын байгууллагуудаар дамжуулан наривчлан шалгуулах алхмуудыг авна. Хэрв тэдний гаргасан нотлохоо үнэхээр үнэн бол бүх материалыг хууль хяналтын байгууллагад бүрөөгч хуулийн дагуу шалгуулахыг хүсэж байна. Яг энэ цаг мөчид ч гэсэн намайг харж буй миний хариуцах ёстой хүмүүс байгаа. Тэр хүмүүс өдөр бүр зовж шаналан сэтгэлээр унаж байг би харсаар л байна. Би ямар ч алдартай байсан ч Ким Сохён гэдэг нэрээр амьдарч байгаа нэгэн хүний хувьд өөрийн хийсэн бүх буруу зүйлийн төлөө шүүмж хүлээн авахд бэлэн. Гэхдээ би хийгээгүй зүйлийг хийсэн гэж хүлээн зөвшөөрч чадахгүй. Энэ цаг мөчид надад итгэж буй хүмүүсийн төлөө би үннийг хэлж байна. Та бүхэн надад итгэхгүй дэмжихгүй байсан ч би энэ үннийг заавал батлах болно. За иймэрхүү байдлаар жүжигчин Ким Сохён өөрийнхөө байр суурийг илэрхийлээд дуусан байгаа. Тэгээ үүн дээр нэмээд өмгөөлөгч талаас нь болохоор өнөөдрийнхөө байр суурийг үнэн гэдгийг батлахын тулд манай зүгээс эрүүгийн гомдол болон иргэний шүүхийн нэхэмжлэх гаргасан гэдгийг хэлсэн. За тэгээд үүн дээр нэмээд хоёрдугаарт гэх юм бол одоогоор худал хурамч мэдээлэл тараасан. Тэгээд хүний нэр хүндэд халтсан хэрэгээр жүжигчин Ким Сэрүүний ар гэр тэгээд нэр нь үл мэдэгдэх имо буюу нагаз эгч болон Касеон YouTube сувгийг бол шүүхэд өгсөн гэдгээ бас мэдгдсэн байгаа. Мөн 12 тэрбум воны нэхэмжлэх гаргасан гэдгээ хэлсэн. За ингээд та бүхэндээ жүжигчин Ким Сохёны хэвлэлийн баг хурлыг хүргэлээ. Баярлалаа.